Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн иргэний ёсны боловсролын хичээлээрээ 93 наадам түүн дотроос хурдан морийг хэрхэн яаж уйж уралдуулдаг талаар мэдэж авцгаая. 93 наадамд юу багтдаг билээ? Эргэцүүлэн бодцгоё. Тэгвэл 93 наадамд хүчит бөхөө, сур харваа, хурдан морины уралдаан багтдаг байх нэ. Монголчууд 93 наадмаар юуг сордог вэ? 93 наадамд юу ордог гэж ярьлаа. Тэгвэл эдгээр уралдаан, сур харваа, үндэсний бөхөөрөө юуг сордог юм болоо хүүхдүүдээ? Сайтар ажиглаад холбож зурцгаая. Хүчит бөхчүүд хүч чадал авхаалж самбаага сордог байх нь. Хурдан хүлгүүд нь хурдаа сордог байх нь. Харваач нь цэц мэрэгнээ сорж нааддаг байх нэ. Морийг дээдэлсэн ямар бэлэгдэл байдаг вэ? Эргэцүүлж бодцгоё. Морийг бэлгэдсэн. Төрийн сүлд байдсан байна. Энэ ямар хөшөөлөө хүүхдүүдээ? Зонжин болдог Чингис хааны хөшөө. Морин хуур хөгжим. Мөн Монгол улсын мөнгөн дэвсгэртүүд дээр морийг дээдэлсэн байх нэ. Тэгвэл монголчууд маань морийг унлаг ашиглахаас гадна унаж уралдуулдаг. Тэгвэл аз хиймортой яваа, цог жавхаатай яваа хүмүүсээ хийморлог хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл хиймор гэж ямар утгатай вэ? Цог жавхаа гэсэн утгыг илэрхийлдэг байх нэ. Хүүхдүүдээ хурдан морийг яаж мэдэж таньдсан болоо? Яаж шинждэг болоо хүүхдүүдээ? Хурдан морийг монголчууд хэрхэн таньдаг байсан тухай. Тэгвэл гадаад шинжээр нь, дотоод шинжээр нь, нууц шинжээр нь хурдан морио шинждэг байх нэ. Гадаад шинжинд бие эрхтний онцлог, уус уух, өвс ногоо идэх зэрэг нь гадаад шинж болдог байх нэ. Дотоод шинж гэхээр нүд, хамар, хэл, уруул, чихийг нь харж шинжиж таньдаг байх нэ. Нууц шинж нь морины зөвхөн шүдэнд нь байдаг. Тийм учраас морийг уралдуулахдаа шүдийг нь үзэж насыг нь тогтоодог байна. Хурдан морийг уйж сойж уралдуулах ямар ёс байдаг юм болоо? Наадамд ямар насны морьд уралддаг вэ? Та бүхэн сайн эргэцүүлж бодоорой хүүхдүүдээ. Даг, шүтлэн, хязаалан, соёолон, их нас, азраг уралддаг байх нэ. Хурдан морины уяа ямар харагддаг вэ? Та нар хурдан морины уяа харж байсан уу? Тэгвэл дэвтэр дээрээ хурдан морины уяа зураарай. Хурдан морины уяаг юу гэж нэрлэдэг вэ хүүхдүүдээ? Та бүхэн энэхүү зургийг ажиглаж байгаа. Тэгвэл энэ зурагт хурдан морины уяанд мордыг уйсан харагдаж байна. Уйсан уяаг нь шон гэж ярьдаг байгаа. Морины уяаг шон гэж ярьдаг. Шон тойрох, шонгоо эргэх гэж ярьдаг байгаа.
За морь уралдуулахдаа сунгаа хийдэг. За сунгаа нь ямар ялгаатай байдгийн болоо, ямар сунгаа байдгийн болоо хүүхдүүдээ. За эдгээр зүйлийг уншиж тэмдэглэж аваарай. Сунгааг хол, ойр, бага, дунд, их гэж ялгадаг байгаа. За бага сунгааг их хуралдаанаас 10-аад хоногийн өмнө хийдэг. А дунд сунгааг бага сунгааны дараа 2-оос 3 хоногийн дараа хийдэг байгаа. За их сунгааг их хуралдаанаас 3-аас 4 хоногийн өмнө хийж уралдуулдаг байх нэ. За морь уяхтаан хийдэг заслын дарааллыг бичье. За уяачид маань морион уяхтаан ямар засал хийдэг юм болоо. За гიშгүүлэх засал, хөлс авах засал, үсэргэх буюу тарлах засал, сунгах засал гэж байдаг бахнэ. За тэгвэл багш нь та бүхэн эдгээр заслуудыг тайлбарлаж өгье. За гიშгүүлэх засал гэдэг нь уйж эхэлж байгаа морины гэцийг хөнгөрүүлэхийг хэлдэг. Хөлс авах гэдэг нь өөхөн таргыг хайлуулж хөнгөн шингэн болгоно гэсэн үг. За үсэргэх, тарлах гэдэг нь юу хэлдэг юм болоо хүүхдүүдээ. За морион ойр зайд дахиулан багаар уралдаанд дасгана. Үүнийг үсэргэх буюу тарлах гэнэ. За сунгах гэж юу юм бол? За сунгаагаар морины амьсгааг бүрэн задалж давхих гүйдлийг нь нэмэгдүүлж уралдаанд бэлэн болгодог байх нэ. Хурдан морины уралдаан түүний дэг ёс. За монголчууд яагаад морийг уралдуулдаг вэ хүүхдүүдээ? Ямар морь, ямар зайд уралддаг юм болоо? За бүгдээ ажиглаж харъя. За бид түрүү ярихдаа 6 насны морь уралддаг гэж ярьсан. Тэгвэл их насны морь маань 6 буюу түүнээс дээш настай адууг их нас гэж нэрлэдэг. За их насны морь маань 25 км-ийн зайнаас уралддаг байх нэ. Азраг. За азраг нь 6 ба түүнээс дээш настай эцэг адуу. За азрагыг 22 км-ийн зайнаас уралдуулдаг байх нэ. За соёолон. Соёолон гэдэг нь 5 настай адуу 22 км-ийн зайнаас уралддаг байх нэ. За хязаалан. Хязаалан гэдэг маань 4 настай адуу 17 км-ийн зайнаас уралддаг. За бидний дараагийн уралддаг нас маань шүтлэн байна. Шүтлэн гэдэг нь 3 настай адуу 15 км-ийн зайнаас уралддаг байгаа. За одоо ямар насны морь үлдсэн бэ хүүхдүүдээ? За хамгийн сүүлд дааг уралддаг. За дааг гэдэг маань 2 настай адуу 11 км-ийн цаанаас уралддаг байх нэ. За барианд эхний тавнд ирсэн хурдан хөлгүүдийг яагаад айргийн тав гэж нэрлэдэг вэ хүүхдүүдээ? Та бүхэн өөрсдөө эргэцүүлэн бодоод сурах бичгээсээ уншиж судлаарай. За хүүхдүүдээ өнөөдрийнхөө гэрийн даалгаварт хурдан морины уралдааны учир шалтгаан, дэг ёсны тухай сурах бичгийнхээ 74-өөс 76 дугаар хуудаснаас уншиж судлаарай хүүхдүүдээ. Баярлалаа, баяртай.